Монгол улсад барилгын салбар үүсч өгсөн 85 жилийн энэ онд тохиож байгаа. За хэдийгээр барилгын салбар үүсч хөгжөөд 85 жил болж байгаа ч гэсэн өнөөдрийг хүртэл Монгол барилгачдын ажлын үнэлэмж төдийлөн сайн үнэлэгдэж чадахгүй байна. За барилга дээр ажиллаж байгаа хятад ажилчид өдөрт 60-аас 80 мянган төгрөгийн өртөгтэйгээр ажилладаг бол харин Монгол ажилчид 10-аас 20 мянган төгрөгөөр ажилладаг байна. Монгол улсад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 41 мянга аль хэдийн хүрсэн. Харин цаана бүртгэлгүй ажилгүйчүүдийн тоо хэд байгааг нь мэдэх алга юм а. Ийм олон хүн ажилгүй байхад барилгын салбарын хятадаас хүн хүчийг авч ажилуулж байна. Учир нь хятадууд бүтээмж өндөртэй чанартай сэтгэлээрээ ажилдаг гин харин монголчууд муу ажилдаг учраас хөдөлмөрийг нь ялгаатай үнэлдэг тухай ярьж байна. Ер нь бол ийм байна. Ягаад хятад ажилчид болон гадаадын ажилчид өндөр хөлстэй ажилдаг юм бэ гэхээр нэгдүгээр тэн дээр хөдөлмөрийн бүтээмж нөлөөлж байгаа. Монгол ажилчдын хувьд бол хөдөлмөрийн бүтээмж тэдгээр гадаадын ажилчдтай харьцуулахад бага байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гадаадаас ирж байгаа ажилчдыг бас авчрахтаа мэдээж тухайн орноос гэрээ хийж авчирч байгаа. Тийм учраас тухайн гэрээ хийж байгаа компаниудтай тохиролцсон тохиролцоогоор бол гаднаас ирж байгаа ур чадвартай ажилтныг авчрахын тулд бас өндөр цалин амлаж авчирдаг. Барилгын эрэлт хэрэгцээ өссөн, зах зээл дээрх барилгын материалын үн нэмэгдсэн гэх зэрэг шалтгааны улмаас энэ онд барилгын үн нэмэгдсэн. Гэсэн ч барилгын ажилчдын цалин хөлс нэмэгдээгүй л байна. Монгол ажилчдаа бүтээмж муутай гэж голохын оронд тэднийг сургаж, хятад ажилчдаас дутгааргүй болгохын тулд бодлого баримтаж ажилдаг эсэхийг тодруулсан юм а. Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирлан ярьж байгаагаар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төсөвчдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Гэхдээ боловсролын яамтай ч юм уу хамтраад ажиллаж байгаа бодлого алга гэсэн юм а. Барилгын салбар болоод боловсролын салбар энэ тал дээр хамтран уялдаатай ажиллаж Монгол иргэдээ ажлын байраар хангах шаардлагатай ч хэлэх хүн байгаамаа. Ажилгүй монголчуудаа ажилтай болгож ижил ажил хийж байхад хөдөлмөрийг нь жигд үнэлэх, ажиллах хүчээ өөрсдөөсөө бэлтгэх шаардлагатай байгааг болортой мэдээллээ.